Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Тулааны өртөө подкаст. Домог хуучаарэ. Манай ард түмэн эртнээс байгалийнхаа сайхныг багтан бишрэх үзлээрээ дамжуулан энэрэн хайрлах, эрхэмлэн хамгаалах хүмүүжлийг олгож иржээ. 13 алтай, 33 хөхий тэргүүтэй ханга, хинти тагн соёны их уус, орхон сэлэнг онон хэрлэн иг улзын сайхан голууд, хөвсгөл овс буйрын тунгалаг цэнхэр нуурууд, мэнэн арва хэр маттын тал, галав шанх өөш борзонгийн говьуд, захуй зарман шархус, зам бэлгэлхийн баян бүрдүүд, хэрмэн хэцүү алгуй улаан цав гэд мянган яруу сонсголонтой нэрийг нь аялгуулн дуудаад баршгүй хосгүй сайхан унган цэнхэр нутаг ус Монголд минь бий. Энэ сайхан уул ус баян бүрдээ хайрлаж дурсахдаа домог яриа, дуу, үлгэрт хүртэл оруулан зон олондоо үе дамжуулан сурталчилж ирсэн өв уламжлалтай билээ. Зарим уул усны болон сөөм газрын төлөө хэрхэн тэмцэж байсан домог ярианаас сонирхуулъя. 1. Их орон газар усаа гэсэн үзлээр дамжин байгалаа хамгаалах үзэл төрнө. Монголчууд газар нутгаа эрхэмлэн хүндэтгэх эртний уламжлалтай нь анхны төр улс хүннүүгэн үед уул усны тахилга үйлдээд дараа нь морь тэмээний уралдаан явуулдаг байснаас тодорхой. Тоо ван хэсэгхэн газрыг хятад түшмэлтэй булаалтсан тухай хуучаарай бий. Тоо вангийн тухай домог хуучийг өмнө оруулж байсан билээ. Дэлгэцний баруун дээд болон дээр холбоосыг оруулав. Үхрийн ширний чинээ газар л авъя гэж Тоо ванг хэлэхэд хятад энэ чинээхэн газар ч яах вэ гэж зөвшөөрчээ. Тоо ван үхрийн ширийг маш нарийн зүсээд нэг бисрэгхэн овоог тойруулаад сунгасан чинь санаанд оромгүй их тойрог үүсчээ. Хятад түшмэл аргагүйдэж уг газрыг өгөв. Энэ нь газар бол үнэт баялаг учраас сөөм газрын төлөөж санаа тавин тэмцэх ёстой гэсэн их оронч санааг илэрхийлнэ. 2. Зайсан толгойн домог. Богд гигэн өглөө босоод явж байтал туул голын урд хэсэгхэн газар овоосон байх нь харагджээ. Хэд хоногийн дараа улам томорсон байхаар нь богд гигэ нэгэн хүнээс учрыг асуув. Тэр хүн хэлв. Төвдөөс Монгол орны ой модыг авчруулахаар уул явуулжээ. Ингээд богд уулын модыг нүцгэлж аваачих гэж байгаа юм байна. Гэвч энэ уул төвд нутагтай бол ямар ч нэр алдаргүй энгийн нэг уул бөгөөд цол хэрэгэмд дуртай бололтой юм. Иймд цол өгөөд эндээ үлдээх юм байна гэсэнд зайсан цол өгч нутагтаа үлдээсэн гэдэг. 3. Их богдын домог. Орчлонд хамгийн өндөр сүрлэг гэгдэг сөмбөр уул нас ч өндөр түүний сүрийг дарсан их өндөр уул Монгол оронд байжээ. Үүнд сөмбөр уул атаархаж нарны доор хорвоод надаас өөр өндөр уул байх ёсгүй гэж бодоод хан гард шувууг явуулж Монголд байгаа тэр өндөр уулын оройг тайрч сүн далаад хаяхыг тушаажээ. Хан гард өнөөх уулын оройг тасалж аваад нисэх гэтэл нутгийн нэгэн мэргэн харваж хан гардын нүдийг сох харавтал тайрч авсан уулын оройг алдчихав. Энэ бол Баянхонгор аймгийн зүүн богд бөгөөд суйртай юм шиг байдаг нь ийм учиртай юм. 4. Отхон тэнгэрийн домог. Алаг үрээ хараад хайраа тунруулан сууга ихийн саамшсан хөгшиг цэнхэр уул отхон тэнгэрийн салбар улсын нэг юм. Дэйхэн үед хангай нутагт их цас орж зуд болжээ. Нутгийн хүмүүс дайжин нүцгэхээс өөр аргагүй болж тэмээ ачин үхэр тэрэг хөллөн хөдлөв. Тэгэхэд хөгшин ихийн хамт амьдардаг нэгэн ядуу хүү ачлаг байхгүй учир нутгаа сайхан хоцорсон гин. Хүмүүс нүүхтэй нүүдэл даахгүй үхэр малаа ядуу хүүгэнд орхицгов. Хүү хідэн малаа хариулан уулын цасыг малтан хоолдог байв гин. Нэгэн удаа отхон тэнгэрийн өвөрт үхэр малаа хариулж явтал цагаан дээлтэй цагаан морьтой сайхан эр давхин иржээ.
Та надад тус болохгүй юу? Эхнэр маань төрөх гээд байна. Ээжигээ их барьж өгөөч гэж хэлнэ үү? Гэжээ. Хүүч яаран сандран ээждээ очиж хэлжээ. Тэгтэл эмгэн хөнгүй энэ зэлүүд газар ирж төрдөг ямар заяа буянтай хүний өрөвдөө гэж бэлгсээсээр явв. Цагаан морд ир эмгэнийг дагуулan явсаар отхон тэнгэр уулын өвөрт очин нэгэн хадан хаалга татан оров. Тэнд амаржих гэж байгаа залуухан их дуншин байв гинэ. Утсанчгүй нэгэн сайхан охин төрж эмгэн их барьж авчээ. Эмгэний гэр рүүгээ буцахад цагаан дээл тэр үнэний дэлэн шиг 4 хүүхдээ чулуу өгөөд өнөө жил танаас харлгууд онд мэнд орно гэж өрөөжээ. Энэ өдрөөс эхлэн ядуу хүүгийн өхөр бэлдсэн газар өвс ургамал илүү олдож өхөр сүрэгч тарган тавтай онд оров. Холын нүүдэл хийж аянсан нүүдэлчэд хавар нутагтаа эрэхтэн хүүгийнд орхисон сүргээс нэг шорогдоогүй байв гин. Малаа захиж үлдээсэн хүмүүс баярлан өхөр малаасаа хүүд шагнал болгон өгчээ. Үүнээс хойш хүүгийн сүрэг өсч хангаан цэнхэр сарлгууд оширсон гэдэг. Нутгийн төмөн дэлэн чулууг үе дамжуулан дээдэлсээр олон үеийг дамжин иржээ. Тулай нэвэртэй. 5. Монгол ардын цэцэн бэр үлгэрээс. Баян ядуу 2 хүн заргалдаж ноёнд очивоос ноён хэлжээ. Хамгийн тарган, хамгийн хурдан бүхнээс ээлдэг юм гэж юу болохыг тааж ир гэж заргалдагч 2 тушаав. Цэцэн бүсгүй ядуу эзэгтэй хэлв. Бүхнийг тэтгэгч газраас илүү тарган юм гэж үгүй. Хаач хурж болох сэтгэлээс хурдан юм гэж үгүй. Зовлонг мартуулах зүүднээс ээлдэг юм гэж үгүй. Хэмээн зааж өгснөөр баяныг дийлсэн тухай гардаг. 6. Нэгэн домогт Монгол ир нум сумаар мэлхийг харван алжээ. Мэлхий үхэхдээ дээш харан унсан байна. Тэгэхдээ 4 хөлдөө шороо хатгаж амнаас нь амьсгал гарч гидсэнд нь хий дүрч шээс алдаж 2 суганд нь сумны зэв модон иш зухан байсныг ухаантан мэргэд шинжиж үзээд дараах дүгнэлтийг хийв. Мэлхийд гал, шороо, мод, төмөр, ус гэсэн үндсэн 5 мах бодийн шинж бүрэлдэсний дээр зооны арьсанд нь 12 зүйлийн амтны дүрс бий бөгөөд 5 мах бодийн нэгдэл нь хий юм химээжээ. Үүнийг үндэс болгон 12 жил 5 мах бод буюу 12-ыг харьцах нь 6, харьцах нь 60 жилийн цаг тооны бичиг зохиож энэ нь 6 тооны үндэс болсон гэдэг. 7. Сэрүүн нэртэй нуурын домог. Эртээ урдын цагт урайхаа баг ноён нутгалдаг Алтай нурууны сэрүүн гэдэг газар хөдөө тэгш сайхан талтай, өвс хужир элбэгтэй, мал тарга хүч сайн авдаг нутаг байсан боловч усгүй учир эдээшил муутай байжээ. Ховд аймгийн Булган сум. Ийм харьяа дардуудаараа мөнх цаст мөнх хайрхан уулын баруунаас их аван урсдаг хицүү сайгийн голоос ойролцоогоор 6 км шууд уг дунджаар 1.5 м өргөнтэйгээр бөөрөг дамжуулан ухуулж ус урсхан сэрүүний хөдөө талдаа 2 км орчим голчтой нуур бий болгожээ. Тэр цагаас орчны газар чигшин өвс ургамал ургаж ан амтан шовуу элбэгшин нутагшиж хүм мал ундаалan жаргалтай аж төрөх болов. Шуудууны ихэнд голоос усыг нь хаасан хаалт чулуунуудыг уулын түргэн урсгалт ширүүн голын үерийн усаар сэтрэн нурж нуурт ордог ус багасдаг учраас үерийн ус татарсны дараа сэтэрсэн эсхийг нь чулуугаар дүүргэн нуураа ширэхээс авран хамгаалсаар иржээ. YouTube дээр туулаа нэвэртэй. Сонсож буй сувгаад дэмжиж лайк тавьчаа дараарай. Завхан аймгийн Цэцэн уул сумын төвөөс баруун хойш 8 км-ийн зайтай Батсуур уулын арын аманд Хүүхдийн мөрт гэж нэрлэдэг өвөлжөө бий. Тэр өвөлжөөний баруун талд 70-аас 80 м өндөр хатан цохооны орой дээр 5 м-ийн өргөнтэй 10 м-ийн урттай хавтгай чулуун талбайд цас борооны ус тогтдог тогоотой юм. Тогооноос хойш
Хавтгай чулуун талбайд хүүхдүүд тоглож байсан болов уу гэмээр 2-3 см-ийн гүн мөр шигдсэн хонхорхой бий. Мөрний заримд нь хөлний 5 хурууны ором тодорхой гарсан гэж ярьдаг. Цэгээ нуур мэлтэлзэж гисгэлэн үед нь салхины доод талаар явхад эвгүй үнэр хангалж байдаг. Тэр нуурын баруун тал руу төрж орсон элсэн хушиг мэргэн улаан шанаа гэж нэрлдэг бөгөөд түүний мэргэн үзүүрийн хойгон талд нэгэн чулуун шар овоолго бий. Урд нутгийн отч нар тэр шавыг баримжаалан бүдүү хайнгийн шар унаж ус руу ороод Сэрвэний өндөрт усны төвшин хүрэх үед давсыг нь шүүн авч эмэнд хэргэлдэг байсан гэж настан буурлууд хуучлан ярьдаг. Үүнийг судлан шинжилж нөөц чанарыг нь тогтоож ашиглаваас зохилтой. Цэгээ нуураас баруун тийш 3-4 км орчимд хөндлөн гэдэг уулын дунд улаан даваа гэдэг даваа бий. Тэр даваагаар давдаг замын хойхон нэг мушгүй аманд эртний хүмүүсийн чулуу оромжнуудын нуран хонхрууд бий. Тэр бөөр нь харуулын байр шиг сонин байрлалтай байдаг юм. Тулаа нэвэртэй. Хойд зүгээс сэрүү татаж байна. Ар газраас жугам тээсэн жинчин ирж явнуу да гэж дотор газрын баячуудын эхнэрүүд өөр хоорондоо хөөрөлддөг байжээ. Халуун орны баячууд сэрүүнийг бодож байшин сууцныхаа дотрыг жугмаар буддгаас Бээжингийн торгон зах дээр жингэн лан таванцын цэвэр цагаан мөнгөөр дүйж зарим игзгийн тааруулбаас 2 лангаарч арилждаг үе байсан гэж урдын өвгөт хөгштийн ярьж байсан нь чухам үнэнд хэр ойрхоныг эс мэдлээ. Ямар боловч дархтын дэлэг ноён гуны голоос усны жугам хамуулж халахын богд гэгэний санд өргөдөг байсан гэдэг. Ер нь жугам гэж юу юм бэ? Энэ талаар одоо хэр тодорхой шинжлэгдээгүй практик уламжлалаас улбаалан урдын цагт ангаах ухаанд ашиглан ардын ч юм уу төв дэмчилгээнд хэрглэж байсан баттай мэдээ бий. Дархтын их отч хас ловон, тавхай ловон нар усны жугмыг эмчилгээнд хэрглэж байжээ. Тавхай ловонгийн хүү Сэрэтэр агсан амьд сэрүүн байхдаа нэг удаа хэлжээ. Цөсний ууд шээсний совгийг цэвэрлэх мэтэд тустай байсан болов. Их билүүгийн адаг хүйдэн төглийн ихнээс эд 100 тэнгэр дуун гарснаас хойш аав маань мөсөн дээрээс их бишээр хамуулж авдаг байсан юм гэж ярьж байжээ. Жугам байгальд цэврээр байдаг нарийн ширхэг бүрхий цагаан өнгөтэй нунтаг байдалтай усан дуустдаггүй тодорхой үнэр амтгүй хувийн жингээр уснаас арай хүнд нэгэн зүйл эрдэс бодисын гаралтай эд юм. Хөрсний гадаргуу дээр тэр болгон ил байдаггүй газрын гүнээс усны ундаргаар туугдан механик холц болон гардаг ажээ. Ус дөлгөөн байдалд байхад оюутан сууж ялгардагч усыг хутгах, урсгах, буцалгах зэрэг хөдөлгөөнд оруулахад бужигнан хутгарч усыг сүүн цагаан өнгөтэй болгодог. Жугам байгаль цэврээр байх авч түүнийг дангаар ялган ашиглах нь нэлээд төвөгтэй. Гэхдээ хамгийн дөхөмтэй нийтлэг арга нь байна. Жугамтай ус хөлдөөд хавар гисэж дээрээсээ ууршин дэгдэхэд мөсөн дээрээ жугам нь хужир шиг бурзайн сууж үлдсэнийг хамж авахд хялбар юм. Хөвсгөл аймгийн улаан уул сум энэ утаг гунийн голын жугамыг эд зуны 6-7 сард мөсөн дээр шаргалтан байхыг нутгийн зон олон андахгүй. Улсын баяр болж байхад сумын наадамд иргэсдийн зарим нь голын мөсөн дээгүр морьтой давхан гардгийг үзээгүй хүн хэн боловч гайхах юм. 1970-ад оноос эхлэн ардын эмнэлгийн хүрээлэнгийн захирал байсан доктор Хайдав тэндээс хэд хэдэн удаа авчруулсан юмдаг. Бодвол тэр гэрхаа мэдлэгтэй буурал эрдэмтэн өдийд нэгийг хийгээ биз. Усны жугмын гарц нөөц манай орны хэмжээнд хэр зэрэг арвин өгөөж ашиг нь ямар болох нь одоо хэр хараахан тодорхой бус ажээ. 1950-ад оны үед шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байсан Эрдэнэ цогтын ярьж байснаар баруун алтайн уус ховд буйнд голын ихэнд байж магадгүй юм. Ямар боловч гунийн голоос гадна увсын хархираагийн
Эхний цагаан голд байж болох таамаглал бий гэж хэлж билээ. Ер нь усны жугам нь ангаах чадалтайгаас гадна үнэхээр дээр өгүүлсэнчлэн сэрүү татуулах чанартайгаас үзэхэд байгалийн ховор баялагын нэг муу юм. YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Сэтгэлдээ үлдээж Туулаа нэвртэй подкастаа дэмжээрэй. Мөн лайка дараарай. Ингээд л болоо. Танд, таны гэр бүлд эрүүлийн хад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.